Өөрийгөө одоо хамгийн амжилтандаа хүрсэн гэж бодохгүй л юм л та. Гэхдээ яг өдөө хүртэл намайг яг энэ зам руу хөтлсөн зүйл бол бас миний гэр бүлийн суур хүмүүжил, сахилга бат, тууштай байдал гэдэг энэ чанарууд маань намайг яг өдөө хүртэл авчирсан болов уу гэж боддог. Хамгийн чухал боловсролыг ер нь бол гэр бүлийн суур хүмүүжил гэж бодож байна. Би бас айгүй талархалтай байдیں۔ Манай аав чинь үндэсний бүх гэдэг бол Монголынхоо өв соёл, уламжлал гэдэг зүйлийг хадгалж үлдэж байгаа хамгийн том зүйл гэж би бол харддаг. Ээжийн талаас манай өвөө, тэг манай аав чинь бас өөрөө морь уйдаг. Гэр бүлийнхаа хүрээнээс яг энэ уламжлал, соёл гэдэг зүйлээ айгүй гоё хүлээж авсандаа бас маш их баяртай байдаг. Өдийг хүртэл яг надаа тууштай байдал гэдэг чанар маань бол маш олон зүйл төр хэрэг болж исэн. Энийг бол би яг ааваасаа авсан гэж боддог. Мэдээж спортын хүн бол бүр үнэхээр их төсвөр төвчээр, шаргуу хөдөлмөрийн үндсэн дээр ямарваа нэгэн цол хэрэгэмд хүрдэг. Одоо манай бол аймгийн хурц арслан цолтой. Манай ээж чинь нөгөө хуульч мэрэгжилтэй. Тийм болохоор бүх юм зарчимтай, бүх юм ойлгомжтой, бүх юм дөрмийн дагуу хариуцлагатай, ардаа ямар нэг үр дагавартай гэдгийг багасаа ойлгочихсон. 11 нас хүртэл бол ингээл айлын жоохон охин, айлын ганц охин гоё хичээлд яваал гэрт ирээл өөр юм хийдгүйсэн чинь дүүтэй болоод цаанаасаа л дахиад нэг хүнийг ингээл байн хамгаалах хэрэгтэй юм шиг мэдрэмж төрөлтэй. Ээжтэй уцаар ярангууд сургуулаас гэр хүртэл 15 минут талхна, 20 минутын дараа гэртээ хараад гэрийнхээ утаснаас над руу залгаарай гэдэг. Би гэртээ хараад гэрийн даалгавраа хийгээд, хоолоо хийгээд, дүүгээ цэцэрлэгээс нь аваад гэрээ цэвэрлээд ингээд угаасаа яг тийм л нөгөө өдөр тутмын хуваартай байсан. Цартаа нэг удаа их цэвэрлээ хийн гэдэг ч юм уу. Тэр болгон өөрөө хөдөлмөр гэдэг зүйл надад айгүй хүмүүжил суулгаж ирсэн. Бага наснаасаа гэр гэрийнхаа ажилд орох тусмаа ирээдүйд амжилт гарах магадлал нь ихсдэг гэд бүр судалгаа гарсан байсан. Эргээд харангууд яг миний хүмүүжил төлөвшил тэр үеэс яг сууж эхэлсэн байгаа байхгүй юу? Би Орос 3 дахь сургуулийг төгссөн. Ер нь Орос 3-ын хүүхдүүд бол диктатур, дисциплин гэдэг зүйлийг бол маш сайн мэдрээд гардаг. Бид нар чинь одоо зүгээр үгсээ задгаа тавьж болохгүй тэрэн дээрээ торгуул авдаг, энэ ингрийн тэмдгээ зүүхгүй байж болохгүй торгуул авдаг гэх мэтчлэн үйлдэл болгоны ард хариуцлага байдаг гэдгийг бас сургууль маань надад зааж өгч ирсэн. 10 дугаар ангида би Америкт сурагч солилцоогоор ахлах сургуультай 1 жил явж ирсэн. Мичиган мужийн Эдвардсбургийн хотод хост фэмилитэй буюу нөгөө айлд очиж амьдраад тэгээд 1 жил яг 10 жилийн боловсролыг авч ирсэн. Тэгэхэд би Орос 3-аас очсон болохоор ерөөхдөө нөгөө хичээлүүд надад амар амархан санагдчихсан. Тооны машинд одоо бүр хэрэглэгч бүр хориотой шүү дээ манай сургуульд бол байж болохгүй зүйл. Тэгэхэд Америкт бол нөгөө тооны машин дээр бүх тоогоо бодоод ингээ хариугаа гаргадаг гэх мэтчлээ одоо. Америкийн боловсролын яг тоон бол хамаагүй хоцорч явд юм лээ. Мичиган муч чинь өөрөө бас яг уугуул Америкуудынхаа нөгөө үндсэн суур газар болохоор яг нөгөө аялга нь айгүй Америк аялгатай байдаг. Тэгээ одоо би хаан ч явсан намайг чи Америк юм уу гэж бүр гайхаад байдаг. Тэгэж Америк явсан маань манай аав ээжийн зүгээс гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан миний амьдралд. Ер нь жоохондоо тэгэж гэрээсээ холтоод арай нэг өөр газар очоод тэгээ дээрээс нь хил сайжраад ер нь бол маш олон чадвар, мэдрэмж, мэдлэгийг бас тэндээс олж авсан. Тэгээд яг мэрэгжил сонголтын дээр ирсэн чинь хуульч эрхтүүчээс өөр мэрэгжил надад тохирохгүй юм шиг санагдаад байсан. Ээж чинь хуульч болохоор чи ингээд хуулиа сонгосноо танаа гэр бүл чинь чамайг ишээ шахсан уу гэдэг ч юм уу тийм асуулт амар хэрдэг байхгүй. Тэр сонголт бол бүрэн минийх байсан. 6 настайсаа хойш яг хууль, шүүх гэдэг амьдрал ямар байдаг вэ гэдгийг ер нь харж
ойлгож мэдэрч өссөн. Шудраг үнэн, ёс зүй гэдэг зүйлийг бол аягүй сайн сахидаг. Тэрийг нийгэмд аягүй сайн түгээдэг, сайн сайхны төлөө зогсож чаддаг хүмүүс хуульч хийж чаддаг. Тэрийг бол ээжээсээ бас боддоор нь хажуунаас нь хараад гэж өгсөн. Би чинь Мойсийн хуулийг 5 жил сураад төгссөн. Эрх зүйч мэргэжлэр яг их сургуулаа төгсчөөд би яг одоо бол энэ мэргэжлэр ажиллахад бэлэн биш. Би яг өөрийнхөө гоё хүсэж байгаа юм хиймээр байна гэд аав ээжтэй хэлсэн чинь намайг бас аягүй дэмжсэн. Уцас цагур бол бас жоохон байхаас л миний амьдралд аягүй юм том орон зайг эзэлдэг байсан. Манай ээж аим гоё сэтгэлтэй хүн байсан. Тэгээд одоо хүртэл би нөгөө дээр үеийн 20 настай үедээ өмсөжсэн хувцсыг өмсдөг. Манай аав чинь бас одоо бизнес эрхэлдэг хүн. Тэгэхээр нэг юм бизнес загвар гэдэг аль нь надад аль хэдийн суудсан байсан гэх юм уу. Жилээ төгсөхдөө өөрөө палажныхаа загварыг гаргаад оюулал өмсчдөг. Шинэ жил болгоноор өөрийнхөө палажны загварыг гаргаад оюулал өмсчдөг. Яг брэнд маань бодоод ахлаэр хэрэглэн дээр маань суурилж эхэлж ирсэн байгаа. Яг юм нөгөө силкэн нүдний хаалт, өсний болт, дэрний ут гэдэг ийм 3 сет гаргаж ирсэн байхгүй хамгийн анхны бүтээгдэхүүн маань. Тэр нь ерөөсөө л миний хэрэглээсэн. Яг юм гоё зөөлөн силкэн дэрний ут хэрэглэмээрсэн. Нүдний хаалт надад хэрэгтэйсэн. Тэр маань нэлийн ажиллагаатай нарийн детальтай болохоор бас хамгийн анхны бүтээгдэхүүн байхад жоохон тохиромжгүй байсан. Тэрэн дээр бол бас өөрийгөө жоохон алдсан гэж боддог. Хуцруугаал орё дөө гэд яг нэг 2 сарын дараа хамгийн анхны сет маань болохоор ийм жакет мини юбкны хослол тэр үед тэр жил нөгөө тод өнгөнүүд айгуу тренд болж исэн болохоор өнгөнгийн тийм сетүүд гаргаж ирсэн. Тэгээ тэр маань бас айгуу бас нээлт болсон. Одоо ингээд эргээд харахаар амар жоохон хөхөд яг юуч мэдгүй хийгээд эхлүүлсэн. Тэгэл бас өөртөө айгуу баярлалтай маа тэр үед мангарч гисэн нэг юм шийдвэр гаргаад ямар нэг юм эхлүүлсэн. Одоо аль хэдийн 3 жил болсон манай брэнд. Би чинь яг Америкаас 15 настай яваад 16 настай ирээд тэр үед дөнгөж нөгөө өсвөр насны охтууд нүрээ будаж эхлээл буруу зөрөө янз бүрийн ингээл ядчил нөгөө нэг өнгөн тараагүй крем төрөх гэх мэтчлэн тийм асуудлууд гардаг байсан шүү дээ. Тэгээд би нэг хөмсгөө айгуу тод будаад тэг манай ээж за чи яг нүрээ будаж сураа гэд намайг мейкап артист байлаа гэд хүнгээр дайчиж өгөөд тэгсэн чинь тэндээс би мейкапын модель болоод гараад ирсэн. Моделлоос гадна орчуулга тэгээд би чинь Солонгос руу Америк руу зундаа бас нөгөө нэг солилцоогоор явж ажилладаг байсан. Солонгост бол эгчдэрээ очихдоо нэг хэдхэн хоног ажиллаад намар хэрэглэх юмнууд авдаг ч юм уу тий. Ер нь 10 жилээ төгснөөсөө хойш илүү дутуу хэрэглээ бүх юмаа өөрөө зохицуулдаг болоод эхэлсэн байсан. Тэгээд их сургуулийн болвол сүүлийн 1 жил би өөрөө төлбөрөө төлөх бүрэн боломжтой болоод би аав ээж за би өөрөө төлбөрөө төлчихё гэдгийгсэн чинь за эцэг их хүн байна да энэ сургалтын боловсролыг чинь нэг ингэж бид нар дуусгая гэд хүний суур хэрэгцээг бол мэдээж аав ээж байн хангаж байгаа. Зүгээр илүү хэрэглээ буюу миний сонирхлын зүйлсийг бол би өөрөө худалдаж авах хэрэгтэй гэдэг тийм үйл байдалтай байсан. Талины хувьд гэх юм бол ерөөхдөө нөгөө нэг эхлэх хөрөнгө айгу бага шаардсан л да. Айгу их одоо хэмжээний юм баталтай бас байгаагүй. Гэхдээ яг өөрийнхөө цуглуулсан, өөрийнхөө мөнгөөр эхлүүлнэ. Би хүнээс мөнгө авахгүйгээр энийг эхлүүлнэ гэж зөрсөөр байгаа даа тэрийг эхлүүлжсэн. Тэгээ тэрэндээ одоо амар баргалтай байдаг. Яг энэ бүхнийг би ганцаараа би өөрөө эхлүүлсэндээ гэж бодох нь өөрөө ингээд сэтгэлдээ амар гоё юм шиг байдаг. Тэнгүүд би одоо модело хийж байгаа, маркетинга хийж байгаа, ачаа бараа зөөгчөө хийж байгаа. Тэгээд одоо дизайнераа хийж байгаа ингээд эхний 2 жил болол ингээд бүх юма яг ав ганцаараа л хийсэн. Тэгээд яг мэдээж бэрхшээлтэй үеуд байсан ч гэсэн тэр бол надад амар хүнд хэцүү санагдаад шантармаар үе бол ерөөсөө гарч байгаагүй. Гэхдээ одоо мэдээж бизнес эрхэлдэг хүн болгон
ямар асуудал ихтэй, ямар нарийн деталь ихтэй гэдгийг бол мэдж байгаа хэрэг. Дотор ч байгаа айгүй гоё хүсэл байгаа учраас тэрэндээ ерөөсө төрдгөө түлхэгдээд ингээд байнга яваад байсан. Speaking, I just want to say that I could never forget the way you told me everything. Манай Kalin гэдэг брэнд маань өөрийнхөө өнгө төрхийг бас тодорхой хэмжээнд нэг бүтээсэн. Ерөнхийдөө нэг юм элегант, тэгээд минимал гэдэг ийм хоёр өнгө аясыг шингээсэн илүү залуу охтуудад зориулсан цэвэр цэмцгэр альбрыг нь гой харагдуулсан тийм л ийм хувцас бүтээхийг хүссэн. Миний хувцсыг өмсгөрөө айгүй гоё юм. Өөртөө итгэлтэй, өөрийгөө айгүй гоёор мэдэрдэг байгаас л гэж бодож төсөөлж бүх загваруудаа гаргадаг. Ер нь бол хүлээлт амир хүнссэн байдаг манай брэнд дээр. Тэгээд хамгийн анх бол нөгөө оёмол бүтээгдэхүүн байжгаад би чинь кашмир руу ороод, спорт руу ороод гэх мэтчлэн баг багаар ингээд бизнесээ шат дараалалтайгаар би өсгөөд ингээд хөгжүүлээд явжсэн. Тэгээ одоо болохоор би Kalina илүү томруулах, одоо брендийнхаа хувьд илүү натурал зүйл рүү ирээд буцах тий. Одоо синтетик даавуу гэдэг бол бас хүнд чухалтай байгальд чухалтай зүйл байгаад байдаг. Тийм болохоор би одоо кашмираа бас нэлийн хөгжүүлэлт хийгээд явж байгаа байхгүй юу? Натурал үс гэдэг бол хүний биед хамгийн органик, хүний биеийг доктортой байлгадаг төрлийн ер нь бол материал гэж хэлж болно. Тийм болохоор хүн болгоныг яг энэ кашмирыг өмсөөсөө идлээсэй гэж хүсэж байгаа учраас би яг тэгж бодож би загваруудаа ер нь бол гаргадаг. Энтэйгээ уялдаад би дахиад нэг шинэ брэнд хийж байгаа. Тэр маань болохоор Aura Jewelry гэдэг нэртэй байгалийн чулуунуудаар хийгдсэн ийм гоё чимэглэл хийж байгаа гэсэн. Тэгэд энэ миний анхны прототип буюу хамгийн анхны загвар маань байгаа. Монголчуудын ярьдаг цагаан илам гэж зүйл ер нь бол маш их байдаг шүү дээ. Хүмүүс зөндөө ирдэг. Байгалийн чулуу, diamond гэдэг зүйл бол хүнийг тэрнээс хамгаалж идэг. Өөр дөрөө тэр нөгөө муу өнүүдийг одоо цуглуулж аваад тэрийг буцаагаад reflect буюу ингээд толтож байдаг гэж ер нь бол үздэг юм билээ. Би чинь хуулиар төгсчөөд бас бизнес эрхлээд санхүү эдийн засгийн сургууль бас мастер хамгаалаад бизнес удирдлагаар одоо бол би Лондонд алуус эрх зүй болон хүний эрх гэдэг мэргэжлэр мастрын зэрэг хамгаалах гэж суралцж байгаа. Өөрийгөө би ажлын байранд бүрэн бэлэн болсон хойно орохыг хүсэж байгаа. Тэгээд одоо л өөрийгөө арай бэлэн болоогүй гэж харж байгаа учраас одоо хүртэл өөрийгөө суралцуулаад тий илүү би яг юунаас сонирхолтой юм бэ? Би яг юуг хийвэл яг одоо аав ээж шигээ тий нөгөө нэг татраас насан галаараа ингээд амжилтанд хүрэх юм бэ? Яг тэрийг хайгаад байгаа байхгүй би одоо хүртэл тий. Айгүй олон охтуудыг бас урлаг, уран сайхан хөөгөөд сургууль соёлоо хайж байгааг харж байна. Хүний суралцах нас ч айгүй цөөхөн байхгүй яг үнэндээ. Тэр чинь дараа нь хийж чидөө гэдэг асуудал ерөөсөө биш. Хэрвээ чамд авиас байвал авиас чинь чамд насан туршдаа байна. Чи яг өөрийнхөө сурах чадвартай, боломжтой, чадамжтай үедээ сурч чадаагүй бол чи чадахгүй байхгүй. Хүүхэд яагаад бага наснаасаа хэл сурах хэрэгтэй юм бэ? Тэр хүүхэд юмыг хүлээж аваад тэрийг ингээд сурах чадвартай учраас сураад байгаа байхгүй. Гэтэл одоо 25 хүрсэн хүн англи хэл сурах гэж чадахгүй байгаа зү. Тэр чинь нөгөө тархин яг тэр сурдаг процессаа давтамжаа хийхгүй байгаа учраас тэр юм суугаагүй, сууршаагүй байгаа байхгүй тэр хүн. Хизээч хөгжгөө зогсоож болохгүй. Энийг бол би байнга хэлдэг, байнга стори нэр тавьдаг охтуудаа хизээж битгий сурхаа зогсоогоорой, хизээж битгий хөгжгөө зогсоогоорой. Шинэ юмыг мэдэж авна, шинэ юмыг олж авна гэдэг бол ирээдүйд заавал хүн хэрэг болдог. Бүр заавал хүн хэрэг болдог. За яг одоогийн байдлаар бол миний хийж байгаа бизнес яг одоогийн байгаа бие бол зүгээр л миний яг залуу насны зүйл гэж би бол хардаг. Ялангуяа энэ бизнесийг бол би яг төгсөд өөрийгөө бэлэн боллоо гэж үзтлээ хийх зүйл маань гэж бол хийжсэн. Гэхдээ энэ маань бас айгүй хөөрхөн зүйл болоод гой босоод ирсэн тэрэндээ бахархалтай байдаг. Цаашдаа гэхдээ мэдээж миний зорилго арай өөр. Би эрх зүйчээр сурсан. Одоо ингээд хүний эрхээр мастер хамгаалж байгаа гэд ер нь бол мэдээж цаашдаа Монгол улстай хэрэгтэй байгаа зүйл, нутагшуулах хэрэгтэй зүйлс гэд аялах болгондоо
судалгаа хийгээд явж байна. Ерөнхийдөө Монгол улс маань ер нь яг юу хэрэгтэй байна вэ гэдгийг би ер нь бол хайж байгаа гэсэн. Тэгээ тэрийгээ би өөртөө бэлэн боллоо гэж бодсон цагтаа улстай хэрэгтэй зүйлийг нь л хийхийг хүсэж байна. Бид нэр зүгээр ч нэг юм дэлхийг донслогсон улс байгаагүй, мэдээж уналтанд орох үе байна. Гэхдээ цаашид дэлхийн динамик үргэлжил өөрчлөгдөн, угаасаа улс төрийн байдал, дэлхийн улс төр гэдэг бол байнга өөрчлөгдөж идэг. Тийм болохоор бидний цаг үе бас ирнэ гэж харж байна.